За шууд дамжуулт хэлж байна. Эхлэв. Хэлсэн. Лэмээ явуулсан үгүй. Тийм явж байна. Дуу нэмэр. Дуугаа нэг шалгачи. Дуу нэмэр. Дуугаа нэг шалгачи. Дуу сайн шүү дээ. Сул. За оройн түргье. За Монголын хүний төлөө номын студиэс ингээд шууд дамжуулалтаа эхэлж байна өнөөдрийн 10 дахь удаагийн өнөөдөр хичээл 11 дахь удаагийн лайв болж байна. 11 болсон уу? За тэгээд өнөөдрийн лайваар бид хоёр за ярих үндсэн асуудал маань бол шудраг шүүхийн тухай асуудал. Шудраг шүүхээр шүүлэх эрх буюу шүүх тогтолцооны тухай ярих гэдээ бодоод байна. Яагаад гэх юм бол манай намын энэ удаагийн сонгуульд оролцож байгаа үрээ бусад бүх намуудаас бол өөр онцлогтой байгаа. Тэгэхээр энэ онцлогийн хувьд бол бид нар шүүхийг шүүнэ гэсэн юм тодорхой үрээтэй оролцож байгаа. За бусад намууд бол яг одоо янз янзын л одоо үрээтэй. Жишээл Монгол ардын нам бол одоо лозунгийн шинжтэй ард түмний ялалт гэсэн юм нэг сонин үрээ байгаа тийм. За тэгээд ерөнхий сайдын маань одоо сая зүүн баруун аймагуудаар ингээд ард иргэдтэй уулзаад явж байгаа. Тэгээд уулзалтан дээр хэлж байгаа үгнүүдээс нь бол одоо дайнд бид нар ялах ёстой гэсэн. Одоо дайн явагдаад байгаа тэгээд ард түмэн ялах ёстой гэсэн ийм ойлгомжгүй үрээ тавьсан. Тэгээд манан гэдэг дэглэмийг бол устгах гэж манай оюун эрдэнэ маань ярьсан. Тэгээд манан гэдэг дотор нь өөрийнх нь намынх нь дэр яваад байгаа байхгүй болно. Тэгээд одоо энэ сонгуульд оролцож байгаа үрээ бол одоо ард түмний ялалт гэдэг өөрийгөө ард түмний талд тавиад намаа олохлоо дайсны талд тавиад тэгээд одоо өөр өөртөө цавчилдаад байгаа нэг юм л одоо нэг өдөртөгчийн тухай яригдаад байна. За яг өнөөдөртөө цаг хугацааны үед өнөөдөртөө яг эрх мэдэлтэй мөнгөтэй байгаа учраас одоо мөнгөтэй хүн хөгжмөө захиална гэдэг шиг мөнгөтэй хүний хэлсэн үг бол үнцэнтэй байдаг хон. За одоохондоо бол манай ард иргэд маань. За ард иргэд маань ч биш баха зүгээр одоо Монгол ардын намын одоо тойрон хүрээлэх хувилдааны сүлжээ гэх юм тий. Одоо бол яг нийгмийн бусад нийгмийн одоо Монголын ард түмний эсрэг одоо юм хийжсэн гэдгийг нотлоод өөртөө одоо ард түмэн ялнаа гэдэг үрэлээд явж шүү дээ. Ер нь лайв хэцүү байна. Өөрөө өөртөө ноцолтол одоо үндэ хэлэх үгүй л байгаа хэл та. Яг тэгээ ард түмний ялалт тэгээд дайнд ялах ёстой тэмцэл бид нар ялах ёстой гэдэг ингээд өөрсдөө ингээд ялах ёстой гэдэг ингээд нэрлээд байгаа. Тэгээд хамгийн гол нь одоо ямар тэмцэл явагдаад байгаа юм те хинтээ тэмцэлтэй байгаа хэнийг ялах гээд байгаа яаж тэмцэх гээд байгаа юм бэ гэдэг асуудлыг бол мэдсэн мөртлөө одоо шийдлийг нь одоо ярьж чадахгүй байна. Яагаад ярьж чадахгүй вэ гэхлээр ерөөсөө энэ дотоодынхоо дайсантай тэмцэх одоо Монгол улсад хэрвээ дайсан гэж байх юм бол хоёр л дайсан байдаг байхгүй тий гадаад дайсан дотоод дайсан. Гадаад дайсантай тэмцэх гадаад аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол улсын батлан хамгаалах батлан хамгаалах бодлого явагдчихэдэг. За дотоод дайсантайгаа тэмцэхийн тулд Монголд одоо нөгөө хууль хяналтын механизм тий одоо хүний эрхийг хамгаалах тогтолцоо маань одоо ингэ байж идэг шүү дээ. Тэгэхээр одоо дотооддоо ингэ дайсантай болцсон дотоодынхоо дайсныг ялна гэж байгаа бол одоо шүүхээр гин бурууг тогтоох тухай асуудлыг одоо өнөөдөр ярих хэрэгтэй. Гэтэл шүүхээ шинжлэх тухай биш зүгээр ингээд ард түмний ялалт гэдэг нэг өрөө тавьчихад яваад байгаа бол эрх баригчдын хувьд бол энэ удаагийн сонгуулиар бол ард түмнээ төөрөгдүүлэх одоо ийм төлөвлөгөөтэй сонгуульд ажиллаж байгаа гэдэг нь бол ойлгомжтой. Маш ойлгомжгүй нөхцөл байдал байгаа шүү дээ. Одоо нийтээр ард иргэд бол намыг бол Монгол ардын намыг бол буруутгаж байгаа. За ерөнхий сайдаа болохоор магтах гэдэг нэг ийм сонин дүрийг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр
Энэ талаар бас манай дэвшилтэд үзэлтэй иргэд маань бол нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа хаа гэж. За хоёр дахь одоо намын одоо мөрийн хөтөлбөр гэх юм арчсан намын өрөө болохоор бүтэн Монгол бүрэн ардчлал гэлөө нэг тийм өрөөтэй байхгүй. Тэгээ би бол одоо яг бусад намуудаа муулаад байгаа юм биш шүү. Зүгээр энэ дүгнэлт хийж юм те. Ардын намын өрөө их ойлгомжгүй байна. За ардсан намын өрөө маань болохоор одоо өөрсдөө дотроо өчнөө задраад хуваагдчихсан. Тэгээ сонгуулийн өмнө арай ядан одоо ингээл сонгуульд ялахын тулд худлаа нэг эвссэн дүр үсгээд ингээд тэгээ тэн дунд бол одоо нөгөө улс орны их ашиг гэхээсээ илүү зүгээр бүлэглэл фракцийн хоорондын тохиролцооны асуудал ингээд яригдаад байгаа. За нэг юм ойлгомжгүй байдал байна. За манай үндэсний эвсэл маань бол одоо бас ойлгомжгүй эвсэл байгуулагдсан байна шүү дээ. Үндэснэрээ баяжий. Баяжин. Тэгэхээр бол энэ бол одоо үндэснэрээ баяжнаа одоо үндснээрээ баяж бодлогыг хэрэгжүүлэх маш их боломж байсан. Тэгээд энэ эвслийг удирдах байгаа хүмүүс маань бол өөрөө бас л нөгөө манангийн одоо тогоондоо багтгаа байтсан хүний нэг нь л байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо ийм хүмүүст итгэх юм уу гэдэг л одоо ард иргэдийн сонголтын асуудал. За тэгээд бусад намуудын урайнууд бол одоо их ойлгомжгүй. Зүгээр лоозунгийн шинжтэй. Тэгээд энэ асуудлаар бол бүх намын одоо удирдлагуудын төвшөнд бол шууд мэтгэлцэхэд бид нар бэлэн байгаа шүү л гэж хэлэх гээд байна. За ямар асуудлаар мэтгэлцгээд байгаа юм гэхэл өнөөдрийн Монгол улсын нийгмийн хамгийн тулгымцсан асуудал юу юм бэ гэдэг дистраалыг тогтоох тухай асуудал байгаа. За тэгээд бидний хувьд бол Монгол улсын өнөөгийн хамгийн тулгымцсан асуудал шудраг ёсны асуудал, ялангуяа шудраг шүүхийн тухай асуудал байна. Тийм учраас бид нар шудраг бусаар ажилладаг шүүхийг шүүх засаглалыг үндсээр нь шинжлэх замаар нийгэм шудраг ёсыг тогтооё. Авилга албан тушаалын гэмт хэрэгтэд тэмцэж чаддаг шүүхийг байгуулъя гэдэг маань авилга одоо эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүсийн нөлөөнд автдаггүй шүүхийг л байгуулах тухай бид нар яриад байгаа. Тэгээ энэ шүүхийг байгуулна гэдгийг маань бол ер нь бол нөгөө шүүх аливаа хэрэг маргааныг таслах эрхтэй бүрэлдэхүүний тухай асуудал яригдаад байгаа байхгүй. Шүүх бүрэлдэхүүн. Шүүх хинээс ч хараад тусаж гагчгүй хууль захирагдана гэсэн юм. Одоо сонгодог ойлголт бол одоо бүх одоо улс орны одоо шүүх засаглалын одоо суур бодлого нь болж одоо ингэж хөгжиж ил одоо сүүлийн одоо энэ дэвшилтэд одоо хүн төрөлхтний одоо хамгийн сүүлийн дэвшилтэд одоо зохион байгуулалтын хэлбэрийн одоо шүүх засаглалын тухай үндсэн ойлголт нь. Шүүгч бол хинээс ч хараад тус байж байгаа гагцгүй зөвхөн хуулийн захирагддаг хүний эрх хэрэгжүүлэг хамгаалах чиглэлээр шүүн таслах эрх мэдлийг хэрэгжүүлэх ёстой байдаг. За харамсалтай нь бол манай шүүх маань бол худалдагдчихсан гэдгийг бол одоо Монголын хүний төлөө нам одоо хилээд байгаа юм биш үү? Монголын хүний төлөө намаас бол за ялангуяа иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллага гэдэг одоо бидний үүсгэн санаачилсан төрийн бас байгууллагаас одоо 20 жилийн өмнөөс л бид нар одоо иргэдийн шудраг шүүх гэдэг нэртэй төрийн бас байгууллага байгуулад шүүх одоо ажиллаа хийж чадахгүй байгааг одоо баримт нотлоготой нэг дэлгээд явсан. За харамсалтай нь бол хүмүүс одоо төдийлөн ойлгохыг ч үсээгүй шүүхээс айдаг тий. Тэгээд одоо ийм байдалтай байсан. Одоо өнөөдөр бол харин бид нар ингээд шүүх муу байна, шүүхийг шинжилээ гэж ярихлаар хин ч гайхах байсан. Харин бидний өмнөр ороод нөгөө шүүхийг бараг шүүдгүй идэр гэж ярьдаг байсан хүмүүс ч одоо шүүхийг шинжилээ гэдэг одоо бидний урдуур ороод яриад байдаг болсон. Ирэх баригчд маань өөрсдөө нөгөө мөнгө төгрөгтэй хэвлэл мэдээлэлтэй болохоор бараг бид нар шүүхийг шинжлэх гээд байгаа гэж ингэж худлаа яриад яваад байгаа ийм асуудал байгаа. Тэгээд за хууль зүйн салбарын хувьд одоо жишээлбэл одоо манай арчилсан намынхан маань одоо жигтэйхэн шудраг шүүхийг байгуулах урай маань одоо бидний урайг одоо анх нэг шудраг байцгаа гэдэг урайг жишээл манай ерөнхийлөгч хэлбэг дөрж маань одоо өөрийн сонгуулийн урайг болгоод явж ирсэн шүү дээ. Зүгээр нийгмийн захиалга нь өөрөө шудраг ус байсан учраас түүнийг одоо ингэ зүгээр улс төрийн зорилгоор ашиглаад тэгээд тэрийг одоо нөгөө улс төрийн зорилгоор ашигласан маань бол бодит нөгөө нэг эцсийн үр дүнд хүрэх зорилго биш зүгээр ингээд ард түмнийг хуурахтай ашиглачаад хайчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр ч нөгөө хүмүүс чи итгэл алдахаас ураар байхгүй. За тэгээд өнөөдрийн энэ лайваар бид нар бит хоёр одоо нийгмийн тулгымцсан асуудлууд гэдэг ингээд эренблээд
нэг эхний ээлжинд ингээд гурван асуудлыг хамгийн тулгымдсан байгаа гурван асуудлыг тодорхойлоод ирэмбэлсэн байгаа. Нэгдүгээрт нь бол мэдээж шүүхийн шудраг байдлын тухай асуудал, шүүх тогтолцооны асуудал. За хоёрдугаарт нь бол төрийн үйл ажиллагаанд тавих хяналтын тухай асуудал, гуравдугаарт нийгмийн баялагын шудраг хуваарлтын тухай асуудал. Энэ гурван асуудлыг бид одоо өнөөдрийнхөө лайв урагшлал Монголын одоо өнөөгийн нийгмийн хамгийн тулгымдсан гурван асуудал гэж тодорхойлж байгаа. За мэдээж цаашаа бол мэдээж бүх л асуудлууд байгаа. Боловсролын салбар, боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудал, за одоо ингээд нөгөө хүн амын суурьшлийн асуудал гэх ингээд маш олон хоригдлогдсон асуудлууд одоо бидний өмнө байгаад байгаа. Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар бол бид нар энэ эдгээр асуудлуудыг зөв ирэмбэлж шийдлээ зөв тодорхойлсон улс төрийн хүчин улс төрчийг одоо сонгосноор одоо нийгмийн одоо үндсэн одоо өвчин болох одоо энэ муу муха зүйлийг одоо өөрчилж шинжилж чаднаа л гэж үзэж байгаа. Ер нь хүн эмчилгээний тулд оншоо зөв тавих хэрэгтэй шүү дээ. Тэгээ оншоо зөв тавиад эмчилгээгээ зөв ингээд бичээд өгч юм бол тэр эмчилгээ маань үр дүнд хүрээд хүн одоо ирүүлждэг. Яг энэтэй адилхан нийгэм маань өвдсөн байгаа. Тэгэхээр ингээд нийгмийн өмнө тулгымдсан асуудлуудыг зөв ирэмблэх замаар бид нар яг оншоо зөв тавих хэрэгтэй. Эргээд бид нар яг онш зөв байх юм бол эмчилгээ зөв бичигдэн. Эмчилгээ зөв байх юм бол үр дүнд хүрч нийгэм маань засагдж өөрчлөгдөнө. За одоо бусад намуудын хувьд бол ингээд дандаа л нөгөө өмнөх лооз гинжсэн лоозонгороо жишээлбэл одоо үнэхээр хулгайч одоо бүх л нам хулгайч гэж ярьдаг болчихжээ. Одоо хулгайч нартай тэмцэнэ л гэдэг. Тэгэхээр хулгайчтай тэмцэж эцсийн хулгайч гэдгийг тогтоодог одоо байгуулагч шүүх шүү. Тийм учраас энэ шүүхийг шудраг болгохгүйгээр хулгайчийн тухай ярьж болохгүй. Шүүх хулгайч гэж тогтоох ёстой гин буруутайг тогтоодог болохоос биш хэн нэгэн улс төрч хэн нэгэн үнийг гин буруу тогтоодог юм аа. Тийм учраас ингэж худлаа хоосон амлалт өгж хулгайчаар одоо ард түмнээ айлгаж хулгайчтай тэмцэгч одоо баатрын дүрд одоо орж ингэж одоо ард түмнээ хуурч мэхэлж байгаа хүмүүсийг бол манай сонгогчдод бол ялгаж салгадаг болсон байхаа л гэж бодож байна. Тэгэхээр одоо отго бариудын шүүх тогтолцооны асуудлууд дээр тэр нэг шат дараалттай хяналтын тогтолцоо байсан шүү дээ. Одоо жишээлбэл биднийг одоо цагдаа гаалт хальт ажиллаж явах үед л те цагдаа гаалт одоо хэрэг бүртгэл мөрдөн барьцаалтаас прокурорын даалгавартайгаар хэрэг буцаад ирэх юм бол хэрэг бүртгэгч мөрдөн барьцаагчийг хариуцлага хүлээлгэх тухай асуудал те. За прокурорын ялсан хэргийн шүүх дээрээс буцаад ирэх юм бол прокурор хариуцлага тооцохдох тухай. За шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэр одоо дав залах шатны шүүхээс одоо ингээд одоо буруу байсан гэдэг одоо хүрээд ирэх юм бол тэр шүүгч нарын одоо хариуцлагын тухай асуудал ингээд шатандаа ингээд хариуцлагын тухай асуудлыг манай энэ шүүх тогтолцоодууд бол ярьдаг байсан тийм. Гэтэл одоо сүүлийн үед шүүгч гаргасан шийдвэр хариуцлага хүлээхгүй. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч болохоор одоо зөвхөн санал гаргах шийдвэр гаргахгүй санал гаргадаг. Прокурор болохоор шийдвэр гаргадаг. Яг хариуцлага хүлээлгэх болохоор үгүй наадах чи мөрдөн байцаагч санал гаргасан шүү дээ. Нөгөө мөрдөн байцаагч чи ингээ хууль санал гаргасан болохоор прокурор ч л шийдвэр гаргасан шүү дээ. Ингээд жишээлбэл өнөөдөр шатандаа энэ хариуцлага хүлээдэг тогтолцоог устгах хэцүү учраас манай шүүх засаг л өөрөө одоо яг одоо нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Тийм учраас л одоо ингээд Монголд нийгэмд одоо маш олон ийм эргэлзээтэй тийм одоо асуудлууд үүсээд тэгээд нөгөө асуудал үүсхийн хэрээр та бидний хооронд үүсэх зөрчил маань илүү одоо олон болоод тэгээд одоо нийгмээр нэг талцаж хуваагдсан бие бинийгээ үүсгэсэн хараасан өширхсэн одоо ийм нэгдлгүүд ийм болчиход байна. Тэгэхээр энэ тал дээр бидний нөгөө шийдлийн талаас нь мэдээлэл өгч тээ. Тэгээ түрүү ярьж байгаа ч би бас хэлье гэж бодож ирсэн юм гэхлээр хэлмээр байна. Одоо манай одоо энэ шүүх шүүн гэсэн нөрөө. Тэгээд сая ус намуудаа жишээ зарим намны ураг дурдлаа шүү дээ. Одоо тэгээд ер нь бусад намуудын урагч би бас одоо энэ сонгуулийн сурчлага хэлснээс анзаарал хараалаа юм л да. Хайрын сайхан Монгол уран гоё хэл минь гэж бодогдмоор. Аюулгүй уянгийн драмын тийм өрөөнд ирж штэ. Тэгээд энэ дунд нэрээ цорыг нот манай бол ямар нэгэн уянгийн драмын бол зүгээр л үнэн үг байна. Яг хамгийн нэг тэрүүнд
одоо Монголын нийгэмд одоо тулгараад байгаа хамгийн түрүүний засах шаардлагатай асуудал бол дарцаа байхгүй шүүх хуулийн одоо салбарын үйл ажиллагааны дампуурлаг гэж хэлж болно. Тэ. Энэ зүгээр үнэн зөвийг яалгадаггүй, дэнсэлдэггүй шүүхтэй газар одоо төрийн эрхтэн дархнууд дур зоргоороо ашиглаж эхэлнэ. Энэ бүх салбарт явагдана. Хэрвээ одоо за би болохгүй одоо энэ жишээ энэ 40 тэр бумаар нь одоо тэр өчнөө төчнөр нь идэж байгаа хүмүүс энийг одоо болохгүй гэж мэдэхгүй хийж байгаа үгүй шүү дээ. Энэ муу одоо үнэн зөв сайн муу гэж байдаг шүү дээ ертөнцийн ойлголт тийм. Тэгтэл энэ одоо буруу шүү гэдгийг мэдсээр байл хийж ийн гэдэг чинь ард нь тэр хүнд айхан байхгүй шүү дээ. Яг шудраг шүүхийн дэнсэн дээр очдог байсан бол би хичнээн хүссэн ч гэсэн тэр буруу үйлдэлийг тэр идэж уудгийг хүн охироодгийг хийхгүй л байхгүй. Тэгэхээр үнэхээр энэ шүүх хизээ шудраг болно яг зөв дэнсэлдэг мөнөн бодит болсон явдлыг яг гаргадаг хүнийг одоо яг одоо хэлсдүүлдэггүй, охироодоггүй, буруутныг бол яг ялын оноодог тийм болсон цагт одоо Монголын нийгэм цэвэрших, тэгээд цаашлаад хөгжих, дэмжих ийм руу орно. Бусад салбар одоо хууль эрх зүйн салбар болон бусад салбар гэж ялгаж яриад байгаа хэрэг биш шүү. Яагаад гэвэл та бүхэн миний сая энэ ярианаас бас ойлгосон байна. Энэ хууль шүүх хаан завхраг тийм бүх салбарт эрхтэн дархнууд дур зоргоороо авирлана. Одоо тийм юм явагдаж байна. Одоо өөр эндээс ямар нэгэн хүлээлт байхгүй. Тэгэхээр одоо нөгөө юуны талаар хэлмээр санагдаж байна л да. Нөгөө ардын төлөөлөгчийн талаар. Ардын төлөөлөгч өөрөөр хэлбэл одоо 24 оноос хойш одоо Монгол улсын засгийн эрх ард түмний нийлэлээр ирсэн. Одоо Монгол улсын одоо Монгол улс бол Монголын ард түмэн байна шүү дээ. Тэгтэл одоо яг өнөөдрийн шүүхийн танхимд одоо алах зохиол араас нь одоо дуурдаг үг бол Монгол улсын нэрийн өмнөөс гэдэг байна шүү дээ. Монгол улсын нэрийн өмнөөс гэж тухайн хүн амнаасаа тэр үгээр гаргахын тулд Монгол улсын буюу тэр ард түмнээс саналын зөвлөл одоо тэрнтэй зөвлөлдөг тийм ээ бол тэр Монгол улсын нэрийн өмнөөс гэж хэлэх боломжгүй. Тэр хүн юу хийх боломж тэр миний хувийн үзэл бодол энэ хэргийн асуудлаар би ингэж бодож байна гэж одоо хэлэх тийм их хэмжээ байгаа байхгүй. Хэрвээ тухайн шүүгч эрх олгогдсон шүүгч одоо нөгөө Монгол улсын эзэн болоод байгаа ард түмний төлөөлөлтөд зөвшөлдсөд гаргаж байгаа шийдвэр тэгсний дараа энэ Монгол улсын нэрийн өмнөөс гэдэг одоо үгээр өгүүлбэрээр энэ тэр тухайн шүүхийн тогтоол гарах одоо үндсэн боломжтой. Ингээд бодохдоо зэрэг өнгөрсөн хугацаанд үндсэндээ Монгол улсын нэрийн өмнөөс уушсан бүх тогтоол барагч юм болж байгаа. Тийм. Ер нь 90 оноос хойш тийм. Ер нь ардын төлөөлөгч болсон. Ер нь яг нэг шүүх Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргахын тулд заавал төрийн төлөөлөл, ард түмний төлөөлөл хамтарсан байх шүү дээ. Нэг өсөнд ард түмний төлөөлөл бол нэг хяналт тавьж явуулахад оролцсон. За мэрэгжлийн одоо төрийг төлөөлж байгаа шүүгч юм бол хууль зүйн одоо шийдвэр гаргах ийм л агуулгатай. Одоо ер нь бол дэлхийд дээр шүүх гэдэг юм чинь одоо шинэ салбар биш шүү дээ, тийм. Одоо улс орнууд хизээ үүссэн тэр үеэс эхлээл хаа шүүгчээ томилох нөгөө тэгэл одоо энэ улсын хуралтай болсон одоо энэ үеэс эхлээл улсын хурал одоо манай шүүх одоо прокурорын байгууллага чинь заримдаа улсын хурлын мэдэл, заримдаа засгийн газрынхаа мэдэлд ерөнхий сайдын томилдог, чөлөөлдөг, нэг бол их хурлын томилж чөлөөлдөг гэсэн ийм л хэлбэртэйгээр ингэж хөгжиж ирсэн шүү дээ. Тэгээд энд нэг л юм хэлмээрээ одоо
шүүхийг шүүн гэдэг өнөөдрийн энэ бидний ураатай маргах хүн нэгч байхгүй гэж ойлгож байна. За маргах хүн байвал бид нар маргалтахад бэлэн. Тэгээ 20 жил бид нар ингээд шүүхийг шүүе. Энэ шүүгч нар чинь болохгүй байгаад байна шүү дээ гэдэг ингээд бид нар ингээд хэлэхлээр сонсдгоо байсан. Тэгээ одоо энэ манай ард түмэн ялнаа гэдэг ард түмний ялалт гэдэг ингээд урайга тавиад байгаа ардын намынхын хэрвээ одоо нийгэм шудраг өсөй тогтоох хүсэж байгаа бол аль хэдийн бидний одоо бодлого мөрийн хөтөлбөрийг одоо сонсоод тэгээд хэрэгжүүлэхэд хангалттай байхгүй юу? Гэтэл одоо биднийг сонсохгүй. Ерөөсө тэгээд одоо энэ юу гэлээ Улаанбаатараас ярьж байна. Сонсохгүй шээ. Өсөхгүй шүү дээ. Гоо чадахгүй угаасаа. Яг тэгэхээр өөрсдөө нөгөө мафиагаа юм тийм гэмт бүлэглэлийн хэлбэрт орцсон. Гэмт бүлэглэлд одоо нэг яг нэг аархал гэдэг нэг нэвтрүүлэг явсан шүү дээ. Одоо Меган Бинх бол ерөнхийлөгчийн сонгуульд нэг төвшөд өрсөлдөж хахад нөгөө их тэнгэрийн амд оччихсан ингээд нөгөө хуулийнхтай байгууллагууд ингээд нөгөө хөөрг мөргөө барьж толихынчгүйгээр баг мөлхөөл тий. Одоо энэ байдал үнэхээр тэр үед тийм байж тэрнээс өмнө ч тийм байсан. Одоо ч тийм байх байхгүй. Тэгтэл нөхдүүд маань тэрийг өөрчлөхийг хүсэхгүй байгаад шүү дээ. Яг гэх юм бол зүгээр л мөлхүүлдэг хүн солигдоод байна. Мөлхдөг хүмүүсийг солиод байна тийм үстэй. Энэ чинь зүгээр л нэг бүлэглэх хоорондын юм зөрчил явагдаад байгаа учраас энийг л одоо бид нар одоо Монголын ард түмэн ойлгож за үүнийг өөрчилж чадна гэсэн нэр дэвшигчтэйг л өнөөдөр сонгох хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. Тэгээ сонгуул гэдэг бол одоо үнэхээр одоо хамтдаа гаргаж Монголын ард түмэн хамтдаа гаргадаг шийдвэр учраас одоо өнөөдөр бид хоёр одоо энэ бид хоёр юу гэдэг бид мянгуулаа ч юм уу те энэ асуудлыг мэдлээ гэд бид цөөдөд байгаа байхгүй. Яг гэх юм бол сонгуульд одоо сая 2,200,000 сонгогч оролцох ёстой. Тэгээ манайхан ч ихэнх нь сонгуульд оролцохгүй. За оролцож байгаа хүмүүс нь болохоор манай нам ялах ёстой, манай нам ялах ёстой гэд яг сонгуулийн үеэр бол нөгөө сонгуулийн синдром гэж юм болж шүү дээ. Хэн мөнгө өгсөн хүндээ саналаа өгөх одоо хандлага хэвээрээ. Тэгээ одоо ингээд шүүхийг шүүнэ гэдэг одоо төр засгаа шүүмжлэхлээр өөдөөс нь баг одоо наа чинь юу яриад байгаа манай нохоо, манай талын нохоо, тий дайсны нохоо биш гэдэг гэж яриад байдаг. Нэг иймэрхүү одоо их оронч биш шудраг байхыг хүсэхгүй өөрийгөө хуурсан байдал монголчууд бидний мөхөөгд байна. Тэгэхээр одоо Монголын хүний төлөө намыг та бүхэн сонсооч. За одоо энэ арчил намынхан гарч ирээд одоо ардын намаа муулаад одоо энэ саяны сонгуулийн уулзалтуудыг ингээд ажиллаж байхад бол арчил намынхан бол ерөөсөө ардын намыг муулъя гэсэн зорилготой маш тийм л юм биш. 8 жил одоо алдагдсан боломжоо ашиглая юу юучлээ. Энэ шүүх засаглалын ялзрал гэдэг юм чинь 8 жилийн хугацаанд бий болоогүй. Энэ 1990 оноос хойш өнөөдрийн одоо энэ өнөөдрийг хүртэл улс орныг ингэж удирдах ирсэн нөхдүүд хамтраад энэ шүүх засаглалаа 1992 оныхаа үндсэн хуулийн дээр л шүүх засаглалын ялзралыг суурьж тавьсан байхгүй. Хуучин одоо шийдвэр дээр социалист нийгэм гэдэг бидний үзэн ядаад байдаг нийгэм үед чинь тэр ардын засаг байгуулж гэдэг үеэс эхлээд одоо би дахиад хэлье 1926 оны одоо шүүх цаазын бичигд дор одоо шүүх хэрэг маргааныг шийдэхдээ хоёр ардын төлөөлөгч нэг шүүгч гэсэн бүрэлдэхүүн тэгээд хэрэг маргааныг шийднэ гэсэн заалт байсан байна. Тэгээ энүүгээр одоо шийдвэл одоо ардын төлөөлөгч гэдэг ийм хүмүүс шүүн таслах хэрэгтэйгээр оролцдог. Гэхдээ тэр ардын төлөөлөгч орон нутгийн төлөөллийн байгууллагуудаас ингэ сонгогдож гарч ирдэг. Шүүгчийг болохоор нөгөө нэг шүүхүүд нь томилдог. Нэг ийм одоо шүүхийн одоо бас арай тийм сонгодог эрүүл систем байсан ба шүү. Шүүх бүрэлдэхүүн бол хинээс ч хараад тусаар л хинээс нөлөөд автахгүйгээр одоо жишээлбэл энэ аяг байнаг бол аяг гэж хэлдэг тийм. Энэ одоо юу гэдэг цаас байнаг бол цаас гэдгийг хэлдэг байх хэрэгтэй байхгүй. Гэтэл өнөөдөр манайгийн шүүгч нар юу болсон гэхлээр одоо хин нэгний нөлөөд авчихсан энэ юу юм гэхлээр энэ хэл энэ юу юм гэхлээр цаас гэж хэлээд байна шүү дээ. Нэг өсөндөө харсан зүйлээ яг харснаар бодит үннийг хэлж чадахгүй хажуунаас нь хүн нөлөөлөх юм бол тэр хүний нөлөөд автаж одоо тэр зүйлээ шийдвэрийг гаргаад байна шүү дээ тийм. Тэгэхээр энэний хамгийн тод жишээ чи одоо энэ зоргийн хэрэг гэж яригадаад байгаа асуудал байж шүү. Тэр зоргийн хэрэг дээр шийдвэл одоо манай Монгол улсын хувьд ч одоо эрүүл шүүлтийн эсрэг конвенцэд нэгдсэн тийм үү. Тэр торшуу гэдэг юм чинь бол одоо хоригдчихсан тийм. Одоо эрүүл шүүлтийг хоригдт. Гэтэл тийм эрүүл шүүлтийн одоо эсрэг конвенцэд нэгдсэн мөртлөө өнөөдөр Монгол улсад одоо хүний эрхийг зөрчдөг, хүний эрүүдийн шүүдийг явдал
одоо маш олон хэлбэрээр ингээд бодит амьдрал дээр байгаад байгаа хгүй. Зоригийн хэрэг дээр л ганцхан эрүү шүүлт явагдаад байгаа юм биш. Тэр 2008 оны 7 сарын 1-ний хэрэг гэдэг одоогоос 16 жилийн өмнө үйлдэгдсэн харамсалтай хэрэг байна тий. Маш олон цагдаагийн албаа багш нар гэмтэж бэрсэн, нас урсан, жирийн иргэдээс одоо жишээлбэл буудуулаад нас орчихсон. Хэн буудсан одоо хүртэл тогтохдохгүй нэг чинь байж болт юм. Тий. Тэгэхээр иймэрхүү одоо энэ чинь арлах шүү дээ. Одоо ямар ч онц байдал зарласан гэсэн хүний эрхийг одоо хүний үндсэн эрхийг зөрчиж болохгүй гэсэн үндсэн хуультай мөртлөө одоо ингээд онцгой байдал тогтоож байгаа тэр одоо тогтоосон хязгаарлалт дотор нэгэд одоо ард иргэд олноор өгөхөд буудуулаад хүчээд байхад одоо хэн буудсан тогтохдохгүй байна гэдэг нь л нөгөө шүүх хууль шаналлын байгууллага маань одоо хин нэгний нөлөөнд автаж бодит үннийг одоо тогтоодог биш бодит үннийг нуудаг, гойвлдаг байгууллага болж өрчөөд байна шүү дээ. Манайд ерөөсөө ингээд бодит байгаа зүйлүүд нь бүгдээр ингээд одоо өөр зорилгоор ашиглагдаад байна одоо жишээл. Одоо жишээл сонгуулийн ухаалгын байрууд л гэдэг тийм үү. Одоо сонгуулийн ухаалгын байрууд ерөнхийдөө намууд ингээд мөнгө төгрөгтэй хүмүүс мөнгөд хараадаг, хуулийн зохион байгуулдаг ийм одоо сүлжээ болоод өөрчлөлөө шүү дээ. Яг энэтэй адилхан манай хууль шаналлын байгууллага маань одоо нийгэм шудраг шиг тогтоодог нөгөө үнэн бодит үннийг эргэлзээгүйгээр тогтоож буруутай этгээд ял шийтгэл хүлээл гэж одоо хохирсон хүнийх нь эрхийг хамгаалж ирээдүйд нийгэмд одоо тэр одоо тиймэрхүү одоо гэмт хэрэг зөрчлөөс одоо өрсөлдөн сэргийлэх зорилготойгоор шударгаар ажиллах ёстой байж итэл одоо эсэргээр ажиллаад байдаг. Нэг ийм л юм байна. Тэгэхээр энийг одоо бид зайлшгүй л өөрчлөх шаардлагатай тийм үү? Энийг өөрчлөхгүйгээр одоо цаашаа хөгжлийн тухай ярих болно. Одоо ингээд нэг үндэсний телевизээр хилцүүлэг явагдаад би нэг 4 сэдв дээр хилцүүлэгт оролцлоо л доо. Тэгээд салбарын асуудлыг ингээд хөндөж ингээд хилцүүлэх гин. Би бол үндэсний телевизийн тэр нийгмийн эдийн засгийн редакцийн бол маш одоо шүүмжлэлтэй хангуулсан гэдэг. Одоо ч 8 удаа сонгуул зохион байгуулсан. Сонгуул болгоноор үндэсний телевиз дээр нөгөө салбарын хилдэг мэргэжлүүд ирээд ингээд мэтгэлцээд тий салбарын асуудлуудыг яриад байгаа байхгүй. Тэгэхээр үндэсний телевиз дээр бол маш үнэтэй фонд үүссэн гэж би ойлгож байна. Би их хичээл сонгуульд одоо 4-5 удаа сонгуул хийлээ. Үндэсний телевизийн сурчлагын цаг гэдэг үн төлбөргүй цаг олголоо гэж очиод тэнд нөгөө нэг өөрийнхөө мэддэг чаддаг судалсан одоо хүсээд байгаа бүх юмаа л очиод ингээд далан бочрохаа тоочдөг байхгүй. Гэтэл үнэхээр үндэсний олон нийтийн радио телевиз шинжлэх ухаанч байдлаар тэр одоо нийгмийн эдийн засгийн редакц нь ажилтдаг байсан бол одоо аль хэдийн өмнөх сонгуулиар энэ хүмүүс маань юу ярьж ирсэн тий үгүүдэл үгүүдэл энэ нийгмийн салбар асуудлыг шийдэхин тулд өмнөх сонгуулиар ямар намууд ямар хөтөлбөр дэвшүүлсэн их барьж байгаа нам нь ямар бүрийн хөтөлбөр дэвшүүлсэн тэгээд өмнөх сонгуулиар ингээд одоо дэвшүүлж ирсэн зорилго энэ удаагийн сонгуул дахиад одоо өөр хэлбэрээр ингээд ороод ирсэн байх юм бол тухайн нам яг нь мөрөг хөтөлбөр биелүүлээгүй гэдэг дүгнэлтийг хүртэл хийхэд энэ үндэсний олон нийтийн радио телевиз үнэхээр итгэх санаачлахтай их орж байдлаар ажиллах юм бол одоо боломжтой байгаа байхгүй тийм маш их мэдээлэл байж шүү дээ тийм. Тэгэхээр харамсалтай нь одоо ингээд шатандаа л одоо ингээд шудраг биш байдал гадар авснаас бол та бид нар ингээд их орондоо үнэхээр одоо гонхтой амьдарч байна л да. Тэгээд үнэхээр бас нэр арилсан нийгэм хамгийн чухал зүйл бол коммент хүний мэдлэг байх хэрэгтэй. Коммент бичигдэж байна уу? Коммент таагүй юм да. За одоо нөгөө хуулиар бол одоо чинь ингээд ийм гэдэг комменттайгаа л үгүй явмаар л байхгүй тий. Тэ санаанд гүйл явчлаа л да. Ингээд энэ одоо шинэ улсын хурлын сонгуулийн хууль маань зэрэг бас ингээл аахар шахар юмар ингээл хаасан боосон шинэ чанартай ингээл ийм л хууль гарчихсан л байгаад байна. За тэгээд энэ пэйж утсан маань цааш нь шеэрлээд өгөөрэй. Тэгээд бид нар ямар гэмт хэрэг хийгээ сууж байгаа ш. Тэгээд чинь одоо Facebook гэдэг юм ч одоо манай одоо хуулиараа манаач одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компани биш.
Тий. Тэгэхээр Тэгээ сонгуулийн албан ёсны хэрэгсэл бол юу гэх юм те одоо төрийн албан ёсны хэрэгсэл бол ер нь сонгуулийн сурчлага гэдэг чинь ингээд хүмүүс хоорондоо харилцаа өөрийнхөө юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг танилцуулаад хариуд нь одоо нөгөө хүнийхээ бас тухайн салбарын асуудлаар нь санаа оноог сонсоод тийм ингээд одоо хамгийн зөв шийдлийг олж зөв бодлогыг гаргаж ирж ирээдүйдээ Монгол улсад өөрчлөлт шинжилгээг авчрах юм бодлого одоо шийдлүүдийг л одоо ингэж бүх нийтээр хилцэж байгаа л дундаасаа гаргах хэрэгтэй шүү. Гэтэл одоо эрх баригчид маань бол ингээд тийм ч болохгүй, ийм ч болохгүй, ингэж болохгүй гэж зөвхөн өөрсөндөө даваа байдал болгосон. Өөрсдөө болохоор ийм үнэтэй төрийн мөнгөөр одоо ингээд хулгайлсан мөнгөөр ингээд одоо маш их одоо сурчлагын материалууд хэвлэлд тараагаад байдаг. Тэр одоо саяны тэр бидний нэг хөөцөлдөж энэ нэг чигийн одоо сурчлагын байр гэдэг маань нэг одоо энэ самбар болж яг уу тийм нэг дэвшилттэй юм одоо энэ удаагийн сонгуулиар ч бас нэг учир зүггүй нэг юм самбарнууд хөглөрд байхгүй тийм ингээд нэг юм хичгчтэй нэг самбар тавьчаад бүх нэр дэвшигчдийн мэдээллийг тавь гэдэг шүү дээ тийм нэг л улсаас тэр самбарнуудыг зардал гаргаад хийж байгаа юм чинь дээр нь тавих хэдэн зургийг хэвлээд зардлыг гаргахад энэ бол асуудал биш байхгүй тийм үстэй гэх мэтчлэн одоо үнэхээр одоо манай эрх баригчид маань бол одоо улс орноо өөдөн татъя, улс орноо одоо улс орондоо байгаа одоо шилдэг одоо энэ эрдэмтэн мэргэд одоо энэ их орныхоо төлөө одоо санаагаа чилээгээд явж идэг хүмүүсийнхаа дуу хоолойг сонсъё. Тэдний одоо мэддэг чаддаг зүйлийг одоо улс их орныхоо ирээдүйд ашиглая гэдэг ямар ч бодлого байхгүй. Зөвхөн л хайрцаглагдсан өөртөө яаж ялах вэ? Өөртөөхөө эрх мэдлийг яаж авч үлдэх вэ гэдэг нэг юм өчүүхэн богинохон бодлоор бодоод байгаа учраас л одоо энэ асуудал маань бол нийт ард иргэдийг ингээд бухимдуулаад дургуутчлан төрүүлээд байгаа шүү дээ. Тэгээ одоо би бол тэгж боддог. Одоо энэ ирэх барьж байгаа намын нөхцөл бодол ингээд болж ийн гэж ингээд нэг юм вакуумд орчдөг юм болов тий. Иргэн тойрондоо бид нар өстө халаад байна. Бид нар өстө одоо чадлын хараар ажиллаад байна тий. Бид нар өстө мундаг Монгол улсыг өдөрж ийн бодоод төгшөө. Гэхдээ магадгүй өнөөгийн Монгол улсын төр засгийн засаг бол одоо яг нэг баг хадын үеих шиг ч юм уу ийм тархаа бутархаа нэг дээр доороо орох гэж ингэж бие бинийгээ дандаа одоо манжруу очиж ховлж моолж те ингэдэг байсан үеих шиг юм шиг мэдхгүй өнөөгийн Монгол улсын төр засгийн удирдлагын үйл ажиллагааг цаг хугацаагаар шүүгээд нэг тодорхой хугацааны дараа харах юм бол өнөөгийн нөхдүүд бол хамгийн их орноос урвсан шинжтэй одоо үйлдэл шийдвэрүүдийг маш ихээр гаргаж байгаа шүү. Тэгээд тийм учраас л одоо бас бид нар энэ одоо лайваар одоо өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх замаар энэ өнөөгийн нийгмийн Монгол улсын одоо нийгмийг удирдах байгаа хүмүүсийн талаар одоо дүгнэлт хийгээд байгаа юм шүү гэж хэлмээр байна. Юудаа ч одоо энэ болохгүй байгаа нөхдүүдээс л одоо эх орноо салгаж авах одоо зайлшгүй цаг ирчихжээ. Эх орноо салгаж авч өөдөн татаж авахгүй бол одоо үр хожим маань одоо айлын хаяа хатавчанд одоо өөр хожим нь ирээдүй бас нэг тиймэрхүү харанхуй байдал руу орж ирэхээр бодит нөхцөл байдал үүсчихжээ гэдгийг хэлэхэд байгаа юм л да. Тэгээ заримдаа нэр өстө нэр би бол энэ дайснуудад нэг гомдоод идвэ шүү дээ. Дайсан бол дайсан шүү дээ. Угаасаа л зорилго нь бидний эсрэг юм хийх зорилготой одоо Монгол улсыг одоо магадгүй гадны дайсан бол одоо Монголд гадаадын одоо байгууллагуудын үйл ажиллагааг явуулаад Монголын гадаад хүчин зүйл одоо хүч чадлыг сулруулах зорилготой хорлон сүйдэх ажиллагаануудыг хийж байгаа тийм. Яг одоо та бидний өнөөдрийн дайсан одоо магадгүй энэ Монгол төрийн одоо төрж хургалсан этгээдүүд те санаатаагаар одоо хийгээд байгаа юм шиг юм. Үнэхээр одоо сонин зүйлүүд их байгаад байна шүү дээ. Одоо би бол энэ төрийн албаны машины дуугаар цэнхэр болгоолоо. Манай цагдаагийн албаныхны өмсөж байгаа хувцс нь ингээл одоо хитрхи урд хөштэйг ижилхэн болоод те. Тэгээд дээрээс нь одоо манай яруу найрагчид нэг юм одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд нэг шаардлага өргүүлээд байлаа шүү дээ. Тэгсэн чинь тэр баяр жаргал гэдэг нэг улар цумын 2 удаагийн шагналыг ах байдаг шүү дээ. Тэр ахын хэлж байгаагаар бол тэр
Багнуурт болсон яруу найргийн уралдаан дээр шагнал гардуулахдаа хятад хаанцтай өргөмжлөгсөн гэж байгаа юм. Яруу найрагчдыг тэгж доромжилж шít. Дээрээс нь одоо жишээлбэл Боён хонгорын зарим сундуудад ингээд одоо ойн баяр одоо янз бүрийн наадам зохион байгуулсан байл. Тэгсэн чинь бүхний талбай дээр нь одоо хятадын одоо төрийн талбай манд болсон байна гэж байгаа байхгүй. Тэгээ бүр ингээд зургийг үзүүлээд байна. Тэгэхээр би бол энийг гадаад улс одоо магадгүй бид нар ингээд нэг гадаад улс орнуудаас зээл тусламж аваад хариуд нь ямар нэг юм хөстэй болдог. Тэрэндээ болохоор ингээд ард түмэндээ хэлж чадахгүй. Тэгээд одоо цаагаараа ингээд гэрээ хийдэг. Өөр одоо үндэсний олон нийтийн араад телевизээр ч одоо хятад кино гаргах гэрээ хийсэн зэрэг яригадаад байсан шүү дээ. Тэгэхээр би бол одоо энэ Монголын өнөөдрийн төр засгийн удирдагчид одоо яг ард түмнээс юу нугаад байгаа юм. Ард түмнийхээ одоо уул нь ард түмэнтэйгээ ярилцаад яг Монгол улс ийм болчиход байна шүү. Бүсээ бүгдээрээ чангалыг хэлдэг бол одоо солонгосчууд нь тэгсэн гэдэг үг шүү дээ. Хямралтай үедээ бүгдөө цуглуулаад одоо бүгдээрээ одоо үнд дэдлэлүүдэд цуглуулж байгаа л хямралыг давахын тулд бүр одоо гадагшаа явсан ч гэсэн бүр ингээд төр засгийнхаа даалгавраар очиж гадаад очиж ажил хийгээд мөнгө буцааж явуулаад ингээд ингэж улс орноо аварсан үндэстэн байж хахад бидний хувьд бол өөр одоо ингээд улс орноо удирдах байгаа хүмүүс нь одоо гадаад улс орнуудаас их хэмжээний зээл тусламж аваад хариуд нь одоо ямар нөхцөлтэй юу тохироод байгаа юм тий. Одоо тэр нэг урааныг одоо Монголд булшлах, уран олборлох гэрээ хийсэн. Оронд нь урааныг булшлахгүй гэж манайхан яриадсэн чинь аль хэдийн булшлах тэр нөгөө нэг одоо байр саваа ингээд бэлтэж байгаа гэсэн тийм мэдээлэл яваад байдаг шүү дээ тий. Тэгэхээр ингээд ерөнхийдөө ингээд бид нар өнөөдөр юу яриад байгаа гэхлээр нэг төр засгийнхаа үйл ажиллагаанд итгэхэ болчихсон ард түмэд болчиход байгаа байхгүй тий. Ийм итгэлгүй болчихсон төр засагтай улс, ийм итгэлгүй болчихсон ард түмэнтэй улс хөгжлийн тухай ярих юм хэр ойрхон бэ тий. Хүнд чинь итгэл үнэмшил байж байгаа чинь сайхан амьдрын шүү дээ тийм үү. Тэгэхээр л одоо хүн болгоо нэг л одоо ухаараас ойлгодог шүү дээ. Одоо тийм одоо хүмүүс ерөөс дарилцсан бол одоо нэмэргүй шүү дээ одоо яг ямар ч арга байхгүй гэдэг ингээд буугаад өгсөн. Би одоо 1920 би ингэж хэлдэг шүү дээ тэгж хэлж байгаа хүмүүс. Тэгээд буугаад өгч байгаа юм. Одоо юу тэмцээн юм одоо хамаалал. Яг өнөөдөр гэртээ ороод хүүхдүүдэд хардаа. Тэгэл нэрээ буучих чадах юм. Ингээл зүгээр нохоод ингээл яс чулуудад хайдаг шиг ингээд Монголыг ингээл хайчих юм. Тэ яс юм дээр нөгөө ясан дээр тэр чинь өөр ч яс шүү дээ. Үүндээ тийм. Гэхдээ голцсон хүмүүс хариултгүй байгаа байна. Тэгээ уунч тийм л дээ гэж байгаа. Одоо энэ 1921 оны хувьсгал шүү дээ, ардын хувьсгал. Тэр үеийн нөхцөл байдлыг ингэ сонсхолоор одоо хүн ам нь ашиг 400-500 мянган хүрэхтэй үгтэй цөөхөн хүн амтай. Тэгээд тэр 400-500 мянган хүн амынх нь ирчүүд нь ихэнх нь лам болчихсон. Тэгэл одоо тэр Монгол улсын нөхцөл байдлыг аваад үзэхлээр тухайн үедээ манжийн дарлалд орсон тий. Үнэхээр хүнд үе байсан байгаа байхгүй. Гэхдээ л тэр хүнд үед чинь одоо бид нар ардын засгаа байгуулаад ардын хувьсгалаа хийгээд тий. Одоо ингээд ямар дайчин ямар шийдэмгийн ард түмэн бэ гэдгээ бол харуулсан л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ цаг үед ч гэсэн монголчууд бас нэг юм одоо би бол тэгж л боддог. Ер нь бол одоо тэнгэр заяат ард түмэн үнэн байх уу? Бид нар бол тэгэл ядраал өсгөл зовоод байсан үе байхгүй тий. Хамгийн гол бид нэг л хоорондоо ойлголцоо болохлээр ийм нэгдлэгөө босхлоор хүч сулраал эвлээд нэгдээд ирэхлээр одоо юуг л хийж гэдэг ийм ард түмэн л гэж харж байгаа. Тэгээд бид нар ихэнх ч гэсэн одоо Монголд ирж яваа цаг монголчууд хүчрэх болно л гэж итгээд яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр итгэснээрээ болдоггүй. Яг одоо бүгдээрээ хүсчээж тэр одоо үр дүнд хүрэх юм гэдгийг л хэлэх гээд байна. Тэгэхээр магадгүй одоо битүүрийн яриаг сонсоод одоо нөгөө дотор хүн сэрээгүй хүмүүс байж болно шүү дээ тийм биз дээ ингээд нөгөө үл итгэцэн тий. Тэр хүмүүс л одоо ингээд сэрээсээ энэ улс орныхоо төлөө одоо бодиттой ажлууд хийгээсээ бидэнтэй нэгдээч бид бол одоо маш одоо амьдралыг өөдрөөр хардаг хүмүүс нийгмийг өөрчилж болно бид нар ингэж амьдрах ёсгүй
одоо бид нар цайхан амьдрах боломж байна л гэж одоо ингэж зүтгээд байгаа болохоос ш. Яг амиа удах юм бол гадагшаа гараад явчихдаг ч юм уу те. За зүгээр одоо нэг энэ хоёр намын аль нэгэнд нь дагаад явчих юм. Айлсгүй нэг төрийн албанд очиод ингээд зөвхөн амиа бодоод ингээд за ажилгүй болохгүй шүү. Илдэв юм ярихгүй шүү. За одоо ингээд өстө усын нууж усын дагна гэдэг шиг энэ нөхдүүдийн тулгсан нөхцөлийг одоо зөвшөөрөөл амьдрий даа гэл ингээд амьдрах юм бол одоо бас тэгээд одоо хоёр идээд хоос омчихгүй тэгэл яваад авах л да. Гэтэ одоо Монгол улсын эрүүг харахад үнэхээр санаа зовоод идэг учраас ялангуяа энэ авилга албан тушаалын гэмт хэрэг түүнтэй тэмцэх одоо байгууллагын хүч чадал ингээд шүүх тогтолцоо маань өөрөө ингээд үнэхээр одоо доройтсон учраас одоо ямар нэгэн зүйл хийя л гэж одоо энэ одоо намыгч байгуулаад иргэдийн шударга шиг төрийн бас байгууллагч байгуулаад ингээд ажиллаад байна. За энэ нийгмийн толгомцсон асуудлуудыг эренблэхтэр одоо жишээлбэл за миний хувьд бол шударга шүүхийн тухай асуудал, шударга усны тухай асуудал нэг номерын асуудал тийм. Энд чинь бол бүх зүйл, бүх салбар хамаарч байгаа. Бид нар одоо ингээд эрүүгийн хуулиас өгөөл одоо бид нар өөрсдөө эрүүгийн эрхчүүчнээс сууж байна. Тэгээд эрүүгийн эрхчүүн шинжилгээ ухаанд ингээд бүх нийгмийн харилцаанд болохгүй гэсэн зүйлүүдийг бид нар хориглоод түүнийг одоо үйлдээд одоо бусдад хохирол учруулсан, одоо хохирол учруулаагүй ч гэсэн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй одоо нийгэмд аюултай үйлдэл эсвэл хийсэн хүмүүст хариуцлага хүлээх тухай нэг эрүүгийн хуулийн заасан байдаг. Тэгэхээр эрүүгийн хуулийн дээр ерөөсөө орхигдсон нийгмийн салбар байхгүй шүү дээ. Одоо эрүүл мэндийн салбарт одоо хин нэгэн буруу имчилгээ хийсэн байсан чи эрүүгийн хариуцлага хүлээх гэх тийм. Одоо хин нэгэн одоо барилгачин чанаргүй барилга барьсан ч гэсэн одоо энэ чинь хариуцлага хүлээх тухай. Тэгэхээр чинь одоо аливаа зүйлд чинь стандарт одоо зөв зохист харьцаа түүнийг тогтоож өгсөн байдал. Тэгээд тэрэнд нь одоо хяналт тавих механизм. За тэгээд одоо үнэхээр зөрчил гараад ирэх юм бол тэр гэмт хэрэг байсан уу? Одоо үгүй байсан уу гэдгийг ингээд шалгаж тогтоох зорилготой манай энэ хууль хяналтын байгууллагч оршин тогтнож байгаа. Харамсалтай нь хууль хяналтын байгууллага маань энэ ажлыг хийж чадахгүй байгаас бол өнөөдөр Монгол улсад ингээд маш их хоригдлогдсон, тулгамдсан олон асуудал байгаа юм шиг мөртлөө эцэстээ хяналт хариуцлагын тухай асуудал байгаа байхгүй тийм. Бид нар ингээд боловсролын салбар ямар амар юм бэ? Эрүүл мэндийн салбар ямар амар юм бэ? Хөөх энэ эдийн засгийн салбар чи яатсан юм бэ? Хөөх батлан хамгааллын салбар маань ингээд салбар болгонд ингээд олон асуудлууд байгаа юм шиг олон асуудлууд байна гэж хараад байгаа мөртлөө яг ерөөсөө суур шалтгаан хариуцлагын асуудал байхгүй тийм. Хариуцлага тэгээд үнэхээр хариуцлага хүлээлгэх тогтолцоо нь өөрөө сул байгаа учраас өнөөдөр яг нэг авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдэж байгаа. Тэгээд бүр салбарыг тэр чигт нь хорлцож байгаа хүнийг одоо салбарыг ерөөсө хөгжүүлэх бодол зорилго байхгүй тийм. Зөвхөн салбарынхаа үйл ажиллагаанаас хувийн ашиг олох гээд очсон нэг нөхөр тэгээд хувийн ашиг олох ажлаа хийхдээ ингээд хорлон сүйтгэх шинжтэй тэр тухайн салбараа ингээд унагаад ингээд дээрэс нь одоо тухайн салбарт байгаа одоо ингээд одоо янз янзын төсөл хөтөлбөрүүд ингээд хувьдаа завшаад ингэсэн тохиол тэг баригдсан ч гэсэн торгуул ялт. Нөгөө хариуцлага нь тийм. Бараг ихэнх нь бол зүгээр л одоо нэг салбарыг очиод одоо бужигнуулаа хийсэн нэг дарга одоо хэрэгэн илчлэх тэгэхээр бараг улс төрийн хариуцлага үлээлээ би огцорлоо гिचлээ бараг болчдөг тийм. Ийм төр зохистой байхлаар Монгол улс хөгжихгүй байх нь аргагүй шүү. Тийм учраас одоо бидний эренбэлсэн асуудал бол нэгдүгээрт нь шудраг шүүхийн асуудал, хоёрдугаарт нь төрийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцооны тухай асуудал, за гуравдугаарт нь бол мэдээж нийгмийн баялагын шудраг хуваарлалтын тухай асуудал тийм. Өнөөдөр ихэнх асуудал одоо нийгмийн баялагын шудраг ус одоо хуваарлалттай хамааралтай байж тийм. Жишээлбэл одоо эрүүл мэндийн салбар гэхэл мөнгөтэй хувийн эмчээр явах юм бол хурдан шинжилүүлээд эртхэн юм онцлуулж чинь мөнгөгүй юм бол тэгэл өглөө болгоо авч ил дуугарлал одоо ханддаг тийм. За мөнгөтэй юм бол арай гайгүй шиг одоо багш нар заадаг өндөр цалинтай багш нартай хувийн сургууль. За одоо тэгээ болохгүй одоо боломжгүй хүмүүс болохоор нөгөө төрийн сургуультаа сурлаа. Төрийн сургуультаа сурахлаар нөгөөх нь одоо чанаргүй болчиход байдаг. Би нөгөө хэлжсэн лөө нэлээд олон жилийн манай хүү 84 дэх сургуульд явдаг хахад. Жишээ баган 4-5 дугаар ингээ хөлтөлөө. Тэгсэн чинь сургуулийн захиргаанаас надад нэг юм загтал ирдэг байхгүй. Тэгсэн чинь тэр сургууль дээр нэгээд ийм өндөр хөгжилтэй улс орнуудын одоо сургалтын системээр ийм давтлага өгч байгаа юм байна л да. Тэгсэн чинь юу гэж хэлсэн вэ? Та хүүхдээсээ 300 мянган төгрөг харамлахгүй үстэй. Тэгээд энэ одоо сургалтанд хүүхдээ хамруулахыг урьж игээд тэгснэ энэхүү сургалтанд хамрагчнараа танаа хүүхэд жинхэнэ нөгөө
чанартай сургуульд сурж байгаа юм шиг суралцсан гэж чинь байгаа байхгүй. Би уул нь хүүхдээ төрийнхөө сургуульд өгсөн чанартай мэдлэг эзэмшиж байгаа гэж бодож байгаа байхгүй. Гэтэл та хүүхдээ 300 мянган төгрөг ингээд нэмээд төлчих юм бол танаа хүүхдээс сургадаг. Жинхнээсээ одоо ингээд одоо сайн сургууль суралцсан юм шиг одоо тийм мэдлэг боловсролтой болно гэсэн тийм загтлаа. Би ч юу яриад байгаа юм бэ гэж ороод бас захирал дээр н орж асуудал тавьд гарч ирсэн чинь тэгвэл хүүхдээ өгөхөө болчихгүй юу гэж байгаа байхгүй. Үтгэл ийм байж болохгүй шүү дээ ер нь. Тэгэхээр энэ хяналт хариуцлагын тогтолцоо нийгмийн баялагын шудраг хуваарлалт. Нийгмийн баялагын шудраг хуваарлалтын үр өгөөж нь юу юм гэхлээр жишээлбэл нийгмийн баялагын төрийн одоо албанд ажиллаж байгаа зайлшгүй нийгмийн одоо чухал салбарууд болох эмчнэрийнхээ цалин хангалттай тавиад өгөх юм. Тийм шүү дээ. Эмчнэр маань хүн эмчилгээс гадна урьдчилан сэргийлэх нийгмийг эрүүл байлгах одоо жишээлбэл тэр өөрсдөө хүч чадлыг зарцуулах л дээ. Боловсролын салбарт төрийн сургуульд ажиллаж байгаа багш нарын цалин нэмээд ирэхлээр ихтэй сургууль төгссөн шилдэг одоо төгсөгч нараас одоо хамгийн шилдэгүүд нь багш болдог болно л дээ, тийм. 10 жилийн сургууль суралцаад амжилттай сургалцсан хүмүүсээс хамгийн ихний ээлжид багш болох гэдэг ийм хүсэлтэй болгоё л доо. Гэтэл өнөөдөр яг эсрэгээр одоо Мобис одоо Монгол Улсын багшийн их сургуульд одоо тэр эсэлтийн ерхий одоо ЕШ гэдэг юмыг өгсөн нэлийн бага оноотой. Босгоно хамгийн бага хүүхдүүд багш болохоор ингээд сонгоод. Тэгэхээр энэ бол бид нар ч одоо хүүхдтэй хамгийн тийм болчихсон юм байна одоо. Энэ ч одоо болоод удаж байгаа шүү дээ. Ер нь нөгөө багшийн үнэлэмж муу, цалин хангамж муу одоо ирэхлээр аяндаа ингээд эдийн засгийнхаа одоо хөшүүргээр ингээд муудаа авчиж шүү дээ. Тэгэхээр одоо манай багш нар маань одоо цалингаа нэмүүлэх гэж цуглаа хийх аргагүй шүү дээ. Хүүхдээ хичээлийг чанартай заагаад явж явах ёстой хүмүүс маань одоо цалингаа нэмүүлэхэд бодоод сэтгэж ийн гэдэг бол харамсалтай байгаа хэрэг тийм. За тэгэхээр мэдээж нийгмийн баялагын ингээд шударгаар зөв хуваарлана гэдэг маань ямар салбарт ямар мөнгөийг зарцуулах юм гэдэг. Ингээд өнөөдөр Монгол Улсын одоо төсөв одоо нэг 18-9 их найд байдаг гэж бодлоо гэхэд тэр мөнгөө одоо шийдвэл ямар салбарт ямар байдлаар зарцуулах юм. Эцэст нь одоо ямар салбарт хөрөнгө оруулалт хийснээр тухайн салбараас одоо ямар нийгмийн одоо ахиц дэвшил гарах юм бэ? Энд чинь нөгөө компьютер стратегийн тоглоом гэдэг юм билээ шүү дээ. Тэ? Одоо ингээд нөгөө хот байгуулаад хотууд ингээд хоорондоо үүсгэжсэн ингээд байлдаж тоглодог. Тэгээд тэр нь тоглоом дээр одоо ингээд сүмээ байгуулаад сургууль байгуулаад ингээд янз янзын одоо чухал стратегийн байгууламжуудаар байгуулсан нь хүчрхэгжээд тэгээ аль нэг газараа доголдол гаргачих юм бол ингээд одоо жишээлбэл хүмүүс амархан хөвгдөг ч юм уу ялагддаг ч юм уу нэг ийм тоглоом байт юм байл зүгээр стратегийн тоглоом. Тэгтэл одоо баг энэ нийгмийг удирдан зохион байгуулалт чинь тэр чигтэл одоо энэ салбар хоорондын бодлогоодыг уялдуулах асуудал шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийн асуудлуудыг ингээд зөв эренбэлж хамгийн толгомцсон асуудлаас эхлээд шийдвэрлээд явах нь бол хамгийн зөв шийдэл. Мэдээж одоо бид нар нөгөө машина эвдэлсэн байна тий. Тэгэхээр одоо машина засахын тулд одоо юу нэвдэрсэн бэ гэдгийг зөв тогтоож иж манай машин маань засагдсан шүү дээ. Хэрвээ оншоо зүг тавихгүй бол хизээш одоо машина засч чадахгүй. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь их гой сайхан машин байлаа гэдэг юу гэж байна. Хоёрдугаарт нь их сайн машин байлаа гэдэг жолооч муух юм бол яг хэрэггүй. Одоо бид нар энэ ухаалаг утас гэж хэрэглээд байна тийм. Ухаалаг утаснаас чинь ямар олон юм хийх боломж байна. Ухаалаг утас барьсан мөртлөө одоо миний албан бичиг шивэд өгөөч гэл ингээд бид нэг аваад тийм. Одоо утсыг зөвхөн одоо ингээд нэг гангарахтаа хэрэглэдэг тийм хүмүүс их шүү дээ. Тэгэхээр бол бид нар өнөөдөр одоо яг ямар салбараас эхэлж яаж нийгмийг өөрчлөх вэ гэдэг суур асуудлуудаа зөв тодорхойлохгүйгээр явахгүй шүү. Тэгээд өнөөдрийн нийгмийн хамгийн тулгымцсан асуудал бол шууд шудраг шүүхийн асуудал, шудраг осны тухай асуудал. Тэгээд та бүхэн бидэнтэй санал нэг байгаа бол манай энэ пэйжийг шеэрлээд одоо манай энэ пэйжд нэгдээд ингээд одоо бидэнтэй хамтраарай л гэж өсмөр байна. За манай хотын баярын нэмж хэлэх юу байна? Одоо хоёулаа бас тэгэл монголчууд нэгтэй байхтаа л хүчтэй байж ирсэн. Өнөөдрийн энэ дуруугүй утгагүй юм талцлаа одоо бид нар зогсоохгүй бол бидний өөр хойч хэлмэгдэх хэсэгт нь болно. Өрөн мөртөн бүгд найрамд тулсаа яг энэ чигээр нүрүүхтэй ад жаргалтай ирээдүйтэй ингээд хүлээлгэж өгөх өөр биднэрт байгаа өөр хэм нэгэнд одоо
даатгаж за би өнөөдөр 2 өрөө байрны лизингээл очроо олъё. Одоо миний өмнөөс бусад хүмүүс Монгол улсын маань сайхан болгочихгүй л үү дээ. Тэр сонгуул над ямар хамаатай ингэж бодож явж байгаа хүмүүс байвал одоо энийг нэг тунгааж үзээсэй гэж хүсэж байна. Одоо шууд л төр засгаас одоо өнөөдрийн ирээдүйн Монгол улсын одоо ямар байх нь одоо бодлогоор холбогдоод шалтгаалдаг учраас та бүхэн энийг бас нэг удаа бодож үзээч. Сонгуультай зөв хандаач, шинжлэх ухаанчаар одоо хойш суулгүйгээр ингээд идэвхтэй байцгаая. Зөв сонголт хийхин тулд одоо нэр дэвшигч нар мөн одоо сонгуульд оролцож байгаа эдгээр нам эвслүүдээ хооронд нь бас нэг ялгаж салгаж тодорхой хэмжээний бас бодолт өгөөд зөв шийдвэр гаргаач гэж уриалж хүсмээр байна. Одоо лайвын төгсгөл дээр. За. За ингээд өнөөдрийнхөө шот амжилтыг өөр өндөрлөө. Тэгээд одоо мэдээж 14 хоногийн дараа одоо сонгуул сурвалжлаа шүү дээ. Тэгээ 14 хоногийн дараа 7 хоног одоо монголчууд бид бүгдээрээ одоо хинээр одоо өөрсдөө төлөөлүүлж улс орноо удирдах зохион байгуулах гэдэг шийдвэрийг гаргах болно. Тэгэхээр энэ шийдвэрийг бас зөв гаргахын тулд одоо хүн болгон дор бүрнээ хариуцлагатай байх. За надад ямар хамаатай байдгийг төрийн төлөө огтон боож хүмүүс надаар юу дутгын гэдэг энэ одоо буруу бодлоосоо бас татгалзаарай гэж хүсмээр байна. Одоо сүүлийн үед бол бас зарим нэг нөхдүүд би сонгуул өгөхгүй гэдэг ийм одоо ураа гаргаад эхэлсэн байлаа. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ эрх баригчдад үйлчилж байгаа этгээдүүд байгаа шүү гэж хэлмээр байна. Одоо хүмүүс саналаа баг өгөх тусам одоо ингээ аль хэдийн ингээ хайрцаглчихсан одоо аль хэдийн худалдаад авчихсан мөнгөө тараагаад ингээд өөрсдийнхөө хэмжээнд ингээд одоо хүмүүсийг худалдаад авчихсан. Тэр хүмүүсээр санал өгүүлэл хэлж шүү дээ тий. Тэгээд бусдын санал өгүүлэхгүй тэднээр өгүүлж тэгээд ихэнхийн саналыг өгүүлэхгүй санал өгөх юм ингээд энэ ч өөрөө бас гэмт хэрэг тооцогддог юм нөгөө сонгуулийн эсрэг юм маш их гэмт хэрэг хийж байна тий. Тэгэхээр иймэрхүү уриалга гаргаад сүүлийн үед ингээд би саналаа өгөхгүй тэгээд сонгуул шудраг болохгүй гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр чинь хар машинаар санал өгөхгүй, хар машинаар тоолохгүй гэдэг ингээд одоо ямар ч байсан бүгдээрээ санал өгөх хэрэгтэй, ямар ч байсан бүгдээрээ одоо сонгуулийн дүнгээ сонсох хэрэгтэй. Тэгээ сонгуулийн дүнгийн дараа зөмөр үнэхээр одоо тэр үнэхээр шудраг бус явагдаад байгаа зүйлүүдийг илчлээд хууль хяналтын байгууллагатай өгөөд үнэхээр хууль хяналтын байгууллага маань одоо илэрхий хууль бус зүйлүүдийг хийгээд байх юм бол одоо эцсийн дараагийн одоо хамгийн сүүлийн тэмцлийн хэлбэрүүд рүү зохион байгуулалтаар хүчтэй шилжих хэрэгтэй. Түүнээс биш зүгээр л ингээд тал тал дор бүрнээ ингээд бухимдаад авах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд бүгдээр нэгийг бодож хоёрыг тунгааж хариуцлагатай сонгуульд оролцоорой гэж хүсье. Тэгээд өнөөдөртөө ингээд энэ хөл лайв өндөрлөө. Тэгээд маргааш мөн одоо орой лайваараа эргээд уулзцгаая. Тэгээд үндэсний олон нийтийн радио телевизээр маргааш 14 цагаас мэтгэлцээнд орох байгаа тийм. Тэгэхээр бас та бүхэн маань үндэсний олон нийтийн радио телевизийн мэтгэлцээнийг бас сонирхоорой. За тэгээд мэтгэлцээ бас үндэсний олон нийтийн радио телевизээс мэтгэлцээнийг аваад ингээд өөрсдийнхөө сурчлагынхаа одоо талбарууд дээр одоо ингээд тавиад ингээд төм олон түгээе гэсэн чинь үндэсний олон нийтийн радио телевизээр харамсалтай нь бас ингээд ухрааж үзэж болохгүй, дахиж үзэж болохгүй байдлаар ингээд одоо нэвтрүүлгүүдийг цацаад байгаа нь бол бас л нэг юм одоо хүний эрх хөгжлөө сонгогчдын мэдэх эрхэнд одоо халдж байгаа нэг юм халдлага болоод байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ бид нар бас намынхаа зүгээс одоо маргаашнаас эхлээд одоо үндэсний олон нийтийн радио телевиз харилцаа холбоонд зохицуулах хороо сонгуулийн ерхий хороо гэх мэтчлэн байгууллагууд бас одоо энэ үндэсний телевизийн одоо нэвтрүүлгийг дахин татаж үзэж болохгүй байгаа, ухрааж үзэж болохгүй байгаа энэ асуудлууд дээр бас тодорхой гомдол гаргаж бас шийдвэрлэх юм төлөө ажиллана гэж бодож байгаа. За ингээд ямар ч байсан өнөөдөртөө ингээд одоо лайв өндөрлөе.
маргааш эргээд уулзцгаая. Баяртай сайхан амарцгаая.